Энэ жил анх удаага бид нар энэ улс төрийн намын жишээлх юм бол хандив, орлого, за үндсэн орлогын бүтэц, за дээрэс нь хөрөнгө нь ямар байдаг гэдэг мэдээллийг харьцуулж гаргасан. За энийг бол маш олон хүмүүс ингэж гайхаж харсан. За зарим нь бол бас манай таагүй хандс тийм тохиол байгаа. Таата таагүй хандх гэдэг бол 1000 дахь асуудал. Хамгийн гол нь бид нар энэ мэдээллийг олон нийтэд гаргаж ойлгомжтой байдлаар үзүүлэх нь хамгийн чухал юм аа. Тэгээ энэ эргэцэн орчин бүрдсэн байгаа. Тэгээ энэтэй холбоотой бид энэ үзэсгэлэн дээр бол нэлээд олон мэдээллүүдийг гаргаж байгаа. Тэгэхээр улс төрийн намын тухай хууль хэрэгжиж игснээр сонгуулийн улс төрийн намын санхүүжилт нь ямар юм бэ? Энэ мэдээллийг авдаг болсон, тайлангийг аваад олон нийтэд мэдээлдэг болсон байж байгаа. За урд нь бол одоо бид нар 37 намтай гэж ярьдаг хэдий ч 37 нам маань ямар хөрөнгөтэй, ямар орлоготой юм, орлогоо хаанаас бүрдүүлдэг юм те, тайлангаа гаргадаг юм уу, гаргадаг юм уу гэдэг юм ногт мэдэгддэггүй байсан. Тэгээ одоо бол энэ харьцангуй гаргадаг өгдөг болж байгаа. Өөрөөр хэлбэл улс төрийн нам гэдэг бол үндсэн хуульд арчлалыг бэхжүүлдэг гол институцийн нэг. Тийм учраас улс төрийн намын үйл ажиллагаа санхүүжилтний ил тод байх ёстой, дотоод арчилтаа байх ёстой. Ингэжж үндсэн хуульд арчил буюу арьцсан тогтолцоог бэхжнэ гэдэг ийм агуулгатай байгаа. За ингээ хөрөнгөний бүтцийг гаргаад хооронд нь харьцуулаад үзэх юм бол бид нар жишээ нь энэ дээр Excel дээр зүгээр тоо тавьсан байсан бол харьцуулж харахад төвөгтэй л байна л да. Магадгүй энэ дээр ингээд тунгаа бол одоо энэ дээр ингээд зүгээр бөмбөлгөөр гэдэг юм дүрслээд үзүүлсэн бүхэнд айгүй ойлгомжтой болчихж байгаа тийм. За ингээд ардын нам, арчсан нам, за бусад намууд юу ямар байдаг юм байгаа. За дээрэс нь хөрөнгөний хэмжээг бол одоо энэ дээр харуулсан байж байна. За эндээс ингээд шууд ойлгомжтой харагдаж байгаа. Энэ бол хөрөнгөний хэмжээ бусад намуудын дээр байж байна. Арчсан нам энд байна. Ерөөсөө бид нар улсын сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор ирсэн мэдээллийг олон нийтэд гаргах үүрэгтэй. Гэхдээ энэ үүргээ хэрэгжүүлэхдээ бол арай ойлгомжтой байдлаар хэрэгжүүлж байгаа байдал. За дээр нь улс төрийн намын хандивтай холбоотой хэсэг байна. За бид нар сонгуулиар бол улс төрийн намын хандив нийлтод байх ёстой. За энэ хинээс хандив аваад байгаа юм бэ? Энэ хүнийг хэрвээ би сонгох юм бол сонгогдсныхаа дараа магадгүй ашиг сонирхын зөрчил үүсэхгүй юу гэдгийг иргэд өөрөө хянахын боломжийг бүрдүүлэх ёстой байдаг. Тэр ч агуулгаараа сонгууль дэд дэвшигчийн тайланг бид нэр сонгуулийн өмнө урьдчилсан байдлаар нэг авдаг, сонгуулийн дараа бас авдаг байж байгаа. За ингээд өмнө жишээ нь энийг бодлого залуусын хяналт төрийн бас байгууллага энэ зовлон хамгийн сайн мэднэ. Өөрөлдөх юм бол сонгуульд оролцсон нам эвслийн зардлын тайланг аваад түн дээр дүн шинжилгээ хийхээр олддоггүй байсан. За ингээд 2023 онд эргэцэн орчинд өөрчлөлт оруулаад энэ тайлан ил тод зайлшгүй мэдээлж авах юм үүрэг хүлээсэн. За ингээд үүрэг хүлээсний дагуу одоо энэ тайлангуудыг бол гаргаж эхэлж байна. За ингээд эндээс иргэд бол жишээлх юм бол аль нам хамгийн их хандивыг авсан юм бэ? За авахдаа иргэнээс авсан уу, хуулийн этгээдээс авсан юм уу гэдэг юмыг харж болж байна. За дээрэс нь нэг хүнээс авсан дундаж хэмжээ, хуулийн этгээдээс авсан дундаж хэмжээ нь хууль заасан зохицуулт нийцсэн юм уу, гүм үү гэдэг мэдээллийг олж авах юм боломжтой байгаа. За гэх мэтлэнгээр энэ улс төрийн намын санхүүжилт зардалтай холбоотой хэсэг байна. За дараа нь тэр сонгуулийн маргаан хянан шийдвэрт ажиллагаатай холбоотой хэсгийг судалгааны байгууллага танилцуулах баг. За энэ жил бас онцлог нэг бас дүрслэлүүд гарсан. Сонгуулийн сурталчилгааг одоо явуулсан телевизүүд хэдийн одоо эфирийн цагийнхаа ямар хугацааг одоо сурталгаанд зориулсан. За эргээд үүнтэй холбоотой сурталгаанд зарцуулсан зардал нь хэрэг байсан бэ гэдгийг гаргаж ирж байгаа. За үүнээс болох юм бол тэр зардлын тайлангаа үнэн зөв мэдээлдэг юм уу, гүм үү гэдэг юмыг бол шууд иргэд өөрсдөө харах юм боломж байгаа. За энэс шууд харахаас гадна цаашдаа бид нэр эргэцэн орчныг сайжруулах ямар шаардлага байна вэ гэдгийг бол бас эндээс дүгнэлт хийх, за мөн энэ дээр бол шинжилгээ, судалгаа шинжилгээний бүтээлийг хийх юм боломжуудыг бас энэ дэлгэц үзэсгэлэн дэлгэцсэн бүтээлүүдээс харж болно гэдэг. За ийм мэдээллийг өгье. За дараа нь илүү сонирхолтой бас дүрслэлүүд байгаа. Тэгээд бас гаргаж байгаа байгууллагууд одоо судлаач маань танилцуулах хаа гэж бодож байна. Баярлалаа.